байна уу? Ингээд шинэ бичлэг хэлж байна. Би ингээд баг сар гаруй бичлэг хийгээгүй. Энэ удаагийн бичлэгийн ингээд 7 хоног хэрхэн өнгөрдөг вэ талаар танарт хаалцгаачна. За өнөөдөр эхний нэгдүгээр өдөр байхгүй юу? Өнөөдөр мэдээж хичээлд явна. Нэг төсөл танилцуулах хэрэгтэй. Англи хэл дээр тэрийгээ танилцуулчаад би шууд оройн сургалт руу явдаг байгаа. Шууд тараал шууд 3:30 тараа сургалт руу явахгүй амждаг. 6:30-аас ахгүй. Замын бүглэрүүд суулаад өнөөдөр татам байцгаая. За бид нэр ингээд дархлаагаа дэмжих үднээс ийм удаагчтай бэртэр удаг. Дандаа дэвитмийн удаг. Тэгээд ханиаднаас сэргийлж сериал гэдэг юм сериал гэдэг. Юу гоё. Ингээл нэг удаа яг шууд ингээд идэх боломжтой. За би ийм хүмүүс юм эндээ бид ингээд цэжил хасаа авч үздэг байхгүй басрал. Тэгвэл би ингээд нүгэрээ талталж. Та би үсээр сэнс хэмжээг байхгүй сая. За одоо ингээд сэлийг ангиас навч чинь. Сэлээ. За манай хичээл тарчлаа. Хараад цааваад бичлэг гэж. Одоо сургалт руу явна. Тэг өнөөдөр төслийн өрөөс тавиагүй. Маргааш давхарсан. Манай хоолны зал байна. Хоолны зал. Ингээ хичээлээ тавлаа. Өглөө бүр ингээд цас орж ирсэн ахгүй тэгсэн чи одоо ингээд наав гараад ингээд халууцаад ах юм. Тэ. Бас илийн дээ. Яа дөнгөж нэгдэг өдөр гэж бодохоор л. Бид нэр өнөөдөр захирал ирээг болоход төслөө танилцуулж чадаагүй. Маргааш захирал ирэхээр төслөө танилцуулна. Юуны төслөө гэхээр одоо энэ манай энэ сургуулийн хастай энэ дээр ингээд нарны зай хураагаар тавиад ингээд тогоо хэмнэх талаар англи хэл дээр тавьж байгаа хгүй бид нэр. Тэр нь баг болоод ангиас шалгараад тэгээ 10 дугаар ангид үзнэ. Тэгээ маргааш. Манайх бүр ингээ уулан дээр ингээ сургууль өгдөг учраас эрдээсөө агаар явд ямар ч асуудалгүй. Би доош амар одоо ингээд уул дээр байгаа шүү дээ. Доош болгоод сайн болдог хахгүй манай. Доош нэлийн удаан заяа. Тийм болохоор би ээжтэй хамт доошлоо. Тэндээс авчихсан. Нөө би уурцахгүй. Тэгээс би вакцины авсахгүй. За сургалтын дээр ирсэн байна. Соён Power болоод төв намын сан дээр байдаг. Одоо би жээс суугаад бичээд ирээд одоо 6-аас орлоо. Анги руугаа. Одоо цаг 5 өнгөрч байгаа. Амар төгчсөн. Сургалтаа тараа явчихна. Ингээд сургалтаа тараад ирэнгүүт ингээд 8:30 гэт орсон гэсэн цаг байхгүй юу? Тэгээд би өстөсөө заавал гэрдээ явж ороогүй. Лүгэл. За өглөөний минь. Тэгээ өнөөдөр ингээд Германы нэг өдөртэй хичээлээр бичлэг хийж болохгүй болохоор тэг болоод байгаа юм мэддэхгүй ч магадгүй л дээр нь л юм болоод байгаа шүү. Сургалттай үед бол энэ л надад тэгж гэртээр нь тэрсэн гэрт орохгүй шууд сургуулиас шууд сургалт руу явдаг байгаа. Тэр нэлийн ядралттай. Гэтэ яг зүгээр би одоо бараг тасцсан. За өнөөдөр өглөөний сайн мессеж. Би асууж өмсдөж. Би эзэжний хувцас өгнө өмсдөг гэсэн. За өнөөдрийн төлөвлөгөө нь болохоор штэ төслөө байна. Тэр бол маш чухал ажил. Өөнд нөө Dance of Monterey-оос олох гэдэгхгүй бүжиг тэмцээн тэг бид нэр ангиараа бэлдэж байгаа.
ингээ манай хичээл таарцаа одоо бид бүжээ бэлтжээ. Төсөө өнөдөр хийгээгүй зэ. Тэгээ ороод герман өдөрлөг гээ герман багш ирээд бид сая цаг яаслах орсон. Яа би ингээ сая бүжээ бэлдээд дуусч байгаа хгүй юу? Ингээ 6 өнгөрч чинь зэ одоо дуулгаа явж зэ одоо 6 өнгөрч би дуулгаас ороос хоцсон зэ угаасаа би уулан дээрээс доош бууна гэдэг ч бол ирэхэд бол нэг цаг болцсон юм. Тэгээ гэрээрээ орж хувцас авчаад хувцас авсан байсан бол. Би ингээ ерөөсөө амжчихгүйгаас би гэртээ ч орч чаддгүй ингээ амир юм бичлэг мантай тэгээ би ингээ эрдөөсөө ингээд баг даалгавраа хийж амжихгүй нэг тийм хөөд тахгүй юу? Тэгэхээр цаана ойлгоорой. Манай сургууль ингээд одоо ингээд уулын одоо мухар талсан шүү. Ер нь бол бүр уулан дээр заяа. Тэнгүүд амар ядаргаатай зам нь нээж авахгүй гоё биш заяа. Ингээд амар огон товонтой тэг алхахад амар хэцүү заяа байдаг. Би ингээд одоо дуулаас хоцроо явж ингээд одоо. Гэтэ зүгээ дээ. Боос ихний жоохон цаг маг халаалт гэж. За бэж бүжийн тэмцээн 4-т байж магадгүй 5-т байж магадгүй гэж юм. Тэгэхээр нэгдүгээр шат нахгүй тэгээд яг нэгдүгээр шатаас бид тэмцэх үгүй тэмцэхгүйгээ хоёр хараа авна. Тэгэхээр тэмцэх юм бол би финал руу явна. Бид нар тэгэл манай ангаас цонх хүүхдүүдээс өгөөдөл гоё бүжиглэх дургуул өгөөд тэгээд би бас нэг дуртай бол биш байхгүй юу. Тэнгүүд ингээл яалтчгүй ингээ орох шаардлагатай болоод тэгэл болж байгаа. Тэгэл сажаагаар бүжинүүдэд жигдрүүлээл дуусчлаа. Тэгээ маргааш би сургалттай бас. Тэр маргааш гэртээ орж ирэхгүй. Тэгээ 4-т би амардаг байхгүй юу. 4-т юу ч хийхгүй сайхан амарна бат гэж. Тэгээ даалгавраа хийдгэлтэй 4-т бол. Тэгээ 5-т дахиад сургалт. Тэгээ ахсан бүтэнсэнд бас би өөр юм хийдэг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ингээл 7 нэг ийм хурдан өнгөрчөөд байдаг. Тэгээ би ингээд та нарны бичлэг гэдээсэн да. Тэнгүүд би ингээл гайгаад би тийм бичлэг оруулах удцсан болов шарф үүд ингээд саяхан хийсийг санагдаад та. Зайр цавхсан хурдан өнгөрөд байгаа байхгүй ингээд завгүй байгаад хар чинь. Тэгээд ороо харчих бүр сарын өмнө хийсэн байдаг би тэр бичлэгээ би бүр гайхаад пүү юм төл за шинэ бичлэг болчихжээ гэдэг би бичлэгээ ингээд эхлэж байгаа байхгүй. Энэхтэй бараг 7 хоногийн хөрнүүлэх учраас 7 хоногийн дараа л орох байх. Одоо өнөөдөр Германы хүмүүс ирээд биднэрт сургууль одоо ингээд их сургуульд орох зөвлөгөө өгсөн. Тэгэд бид нар энэ араа анд бусад ангиас ялгах гад ингээд ийм зурсахгүй гэсэн чи бусад ангийнхан бас ингэж зурсан байд би өдөр бүр гайхсан шүү дээ. Энэ шууд гуашаар зурцлаа та. Тэгээ би явж байгаа замыг хараад та нар. Хэрцгийлтэй заман дээр явдаг. 2 hours later. Finally guys. Би гэртээ ирж байна. Би бүр яг аим яараа тэгээд 7:30- гээд уулан дээр орчоод тэгээд хоцорсон. Тэгээл орсон доо. Тэнгүүд ингээд би энтэй явсан гоод тэгээд хүмүүс бүр амар хараад ингээд манай том нүүрэн дээрээ тавьсан гэсэн хайж байгаа хүмүүс. Одоо нэг хүмүүс нүүрэн дээр юм зурж байна тэгээд би юу иччих гэж явсан чи. Түүн гэртээ орсон бол яг аялах цаад үе. Ахны цаас орж байна. Тэ татарсан. 20 минут татарсан. Одоо тэгэл орон доо. 2 минут татарсан. За манай хичээл таалаа. Би дараагийн сертификат харуулсан заяа. Би одоо recycling дугуйлтаа байхгүй тэгээд суучаад. За би автобусын төгжиж сургууль болох газар ирчлээ. Энэ өндөр барилга дээр байдаг. Амар хөвчлөлтэй харнаас алхаад
би энэ дотор нь сүү байдаг байхгүй. Тэгээд сүүгээс юм авч иддэг. Сүү онлайнаар. Хай. Гайтлага сүүгээс авч. I know you. Ингээд сошман болчихлаа. Hello. Good morning everyone. Ингээд дөрөвдөг өдөр эхэлж байна. Өдөр миний амрах өдөр юм сериал тач гэдэг. Хитээ. Тэр одоо бичлэг хийх чинь ямар амар суудсан юм бэ? Манай энэ лэвт үстэй. Би ингээд гинлүүгээр ивчгүй. Маш их хамтлаг бүжиг юм дээр их сандарч байна. Өнөөдөр миний амралтын өдөр. Тэгээд би одоо гэртээсээ хараад амрлаа. Гэсэн идэж даалгавар. Дандаа байх зүйл. За өдөртөө болж байгаа тийм. Би бүр дандаа лифтэнд ингээд влог хийх. За одоо гэлэг бодлоо. Одоо гэлэг явж тэгээд тийм их угаасаа ингээд бичлэг хийнгүүд ингээд уцураачдаг болохоор ямар ч бичлэг хийх боломжгүй тэнгүүдээ ингээд өөр газар ингээд хийнгүүд ингээд одоо ингээд уцаар барь явна штэ. Тэгвэл хүмүүс гайхаа хараа. Тэгээд зөвхөн сонирм бид юм зүгт. Би их ямар церемонит би. Дат зүгээр. Тэгээд би одоо тэнгисээр үзэх чинь. Тэгээд ер нь бол тэнгисээр дээр 2 4 7 бүгдээрээ үзэж байгаа байх гэж би боддог байхгүй юу? Тэнгүүд надад бүр ингээд хамгийн миний favorite нь болохоор Kik байхгүй юу? Монгол октод байдгүй тийм төрхтэй гэдэг юм уу нэг юм. Би яг ингээд гадаад хотод л тийм байхыг хардаг байхгүй юу? Тэгээд Монголд ирээд тийм охин харж байгаагүй. Тэгээд надад ингээд орж ирэхэд айн хөөрхөн санагдал. Тэгээд тэр 8 дэмжчихсэн байхгүй юу? Тэгээд одоо ингээд хөшөлт хасагдахгүй ингээд явж байгаа. Одоо баг ингээд сүүлийн 2 ингээд дараа 7 хоногт ороод дуусгахсан юм. Өдөр ямартай даалгаврууд байна, сургалтын даалгаврын хичээлийн даалгаврыг хийн. Маа нохоо штэ. Энээр баригдсан. Саяны яг энэ дээр суучдаг зэ ингээд тэнгууд ингээд бидрийг байхгүй хад суучдаг зэ энэ дээр гараад тэг камерт ингээд харагдсан байгаа хгүй ингээд амар бэлэр. Тэгээ Макси чи тэгсэнтэй бидрийг ингээд байхгүй хад энэ дээр гараад суучдаг. Байн гот ингээд газар байдаг зэ. Одоо би байгаад болохоор энэ ингээд аваад диван дээр байгаад байл л та. Би бэлэн боллоо. Би ингээд саад ингээд юм бэлээ ингээд тавиад би ингээд самсруу буцсан юм аа илүү шүү хаач. Би ингээд crop top өмсөд. Тэгээд бас сургууль дээр ийм хувц үзэж болдгоо байхгүй. Тэгэхээр би нүгээр ингээд талтлаа. Яа ингээд цэглэхандаад. Өнөөдөр бол тэмцээндээ орох өдөр. Одоо би хэмээн таагаар зав. Юу даа бэ? Чаа муухай юу даа бэ? Гэтэ жоохон жин юмсан байл маа тэр.
Би санагч. Хязгааргүй. бид нар үзүүлбэрүүдэд сайн үзсэн гэж бодож байна. Сургалт руу орж ирж байна. Гатавраа хөт. Өөр ингээд тавтгууд өөр оргүй амарч болно. Тэгээд миний 5 хоног хэл туссан. Яа. Бүр ингээд төсөөлний арга хурдан гэж бодсон. Тэгэхээр би танаас бичлэг хүргэж чадахгүй байгаад байна гэж тэгээд ер нь хасаа бүтцэн бичлэг хийж оруулахар шийдсэн байхгүй би. 5 хоног ингээд дууссан. Тэгээд амар завгүй өнгөрлөө миний хувьд ээж хат ингээд тэмцээн давхацаад тэгээд явтаж бүжиглээ дууссан. Тэгээд би өмөртэй ч юмч манай баг ер нь алдаагүй бүжгэлсэн. Тэгээд жоохон зүрсийнүүд байгаа гэхдээ яг хувьд амар хичээгээд бүжгэлсэн. Тэгээд өнөөдөр дотор хариу гараа нэг танарт хариу гарахаар хэлий. Финал дээр юу болох нь надад сануулъя. Би нэг найзаар өсөж бүр би өглөө хат өсөж бурж байгаагүйсэн та тэр найзаар нэг өсөж бурж ил болсон ба. Айгүй бурж ил болсон. Юу таадах чинь Өдөр бол нэгдэг өдөр. Финал бүжиглэх болохоор Монгол бүжиг байхгүй юу? Тэгээд Монгол бүжиг очиж бэлдэн. Тэгээд бид нар финалд орсноор баяртай байхгүй юу? Тэгээд Монголын багнд яасан битгэхгүй юм. Гэтэ манайх хамтдаа финалд орсон. Тэгээд одоо би найзгаа хүлээж гэрхэн гадаа.
бүжгээ бэлтгэж. Одоо бүжгээ бол. Одоо 3-аас дэс авман тараасаа болно. Тэгээ бид нэр зориулаад өсөж хүчээд камера бодсон. Тэгээд өгчтөр паркадаас өмсгдэл авсан. Тэгээд одоо энэ заалханд бэлтгэж байна. Одоо 3-аас олон заяа. Одоо болохоор 1 өнгөрж байгаа. Тэгээ би тэгэд ёо яана алдахгүй болт хичээний. Тэгээ ер нь нэлээ олон хүмүүс үзсэн заяа. Финал нь болохоор тэгээд яа физик амар айж байна. Амар шандарч юм. Тэгээд ихтэй тоотоо бид нар бэлдээ. Тэгээд буцаа өмсч харуулна. Хувцсны амар гоё хувцтай. Тэгээд өгчтөр хичээлээ тараад модны хурл яваад паркатын хувцсыг авчраад тийм манай бүжиг болохоор манай найз бэлдэж өгч байгаа. Тэгээ амар мундаг зааж өгч байгаа. Тэгээ бид нар ч гэсэн 2 хоног дотор бид нар энэ Монгол бүрээс сурцсан юу. 2 хоног штий. Нэгдэг 2 дахь бэлдсэн заяа. Тэр нэг 2 цаг 2 цаг бэлдсэн баг заяа. Тийм учраас амар ингээд зүрчгүй бүжиг мартчихгүй гэсэн айдас бол бай. Зэнэнда. Тэгээд бид дэвштэй бэлдсэн гэсэн штий. Бэлдээ. Хүмүүсээ одоо бэлдсэн жиглэх штий. Автобусандаа төрчихж байна гэж. Тэгээ бид нэг бэлж байхдаа ингээд хөдөлгөөн Амар марсан за гурлаа яагаад тэр чамайг уурлах болов тий. Амараас одоо л яагаад юм чинь. Тийм хацсан юм шиг. Маса гол минутын шүү. Яа тэр нэг бид. Чиснаа гэж байгаа юм. Яа, бүхэн их зарах маа гэж. Одоо дэс проблем. Тэр мөдөөрээ. Тэгээс бэлтгэл та санаа дуудалтаа. Нэг нь ингэ байж ахгүй. Би бэлээс. Би чи хэлэхгүй serious манай хурд. Би хараад л бэлдсэн. Тэгэхээр яаж таа. Наш яваач. Дашар.
жил болгон бид улам олонхоо оролцоод улам их хэрэгтэй байгаа манай бүхэн ч гэсэн ихтэй багаас дээд дэлгэрүүлэх байхаа гэж багш найдаж байна. Одоо нэг жил шилжээ авах замаа байшгүй. Дараа жил шилжээ авах замаа алдахгүй бол ахиад тэмцээндээ ороод ахиад нэг авахын төлөө өрсөлдөх нөхдөдөө амжилт. Гэхэн хамтлаг төрөл нэгдүгээр байранд орсоогоо. Тэр яг багш байдаг хөө эмээний байдаг хөө. Яа, это шиний байна. Оо чинь бүр ингээд 3 жил юм биш. Тэр бүх юмд оролцдог гэсэн. Тэгсэн юм. Tengo por fuera de salir a jugar en la gente pero se me gusta que trabajar pues ya está y aunque así que te toca 좀 쉬다 гээ бүжийн тэмцээн маань дуусаад тэгээ манайх нэгдүгээр байранд ороод амар гоё сэтгэлдээсэн. Тэгээ бид нэр амар хичээсэн. Тэр бүжийн ингээ 2 өдөр цугсан ахгүй юу. Тэгээ бэлдээд орсон. Тэгээ нэлээ жоохон хэцүү байсан ч гэсэн тэгтээ яг бүдэр хичээгээд нэгдүгээр байранд орчихсон амар их баяртай байгаа. Тэгээ одоо би сургуулиас тараа явчихна.